За 4 ангишгүй Demon Slayer Kimetsu no Yaiba-гийн 7 дугаар орж байна. 7 дугаар анги Kibutsuji Maza. Өмнөх анги Nezuko чөтгөрлөө дараад байсан да. Харин энэ анги Nezuko чөтгөрөө өгөөд явах гэхэд Tanjiro түүнийг буцааж дуудана. Тэгсэн замын чөтгөр гарч ирэхэд Tanjiro сандарч Nezuko юу ч болоог өмшгөл болчихлоо. Tanjiro-ш Nezuko-г чөтгөрүүлсэн болохоор хүчтэй болж дахиж түүний хамгаалал хэрэггүйгээ ойлгоод Nezuko-д хүмүүсийн хамгаалахыг даалгаад нэг чөтгөртөө дээр үлдээж өөрөө хоёр чөтгөрлөө доош орлоо. Тэр доор нэг тийм намгархуу газар идэг. Бас энэ тэн кимононы хэсгүүд хөвж байгааг авалгаалсан хүмүүсээ авчирдаг газар болохыг нь ойлгож хичнээн олон имүү хүмүүс алсныг нь чигшин. Нөгөө үрчтгөрөл өөр тохион тушин дээр байгаа гэсэн шиг үнэн да. Харанхуй сэнсгэлэгдсэн байгаа сте навшоо. Би чинь хүнээр хүснээр хөдөлж чадахгүй байгаа сте. Ишээ дагаж орч тэнэгэл энэ да. Гэ нөгөө муухай шүтээ авиртгаар авираад ийш тийш амар урдуулсан ч Tanjiro наав битгээ дутуун л гин. Учир нь тэр бүх бэлтгэж юу ч байгаагүй. Сагиро лагаар интгэс чунд. Бас тэр бол усан юмсгал эзэмшигч. Дээд бодоод би хүчтэй эргүүлтнээр эргүүл үүсгдэг. Шиг газар болсон ч шахлаж болох төлөв байдаг. Тэд харанхуй гişний урд удалсан ч өнрөөр нь дайрах төгтөнд бүрэн төлөрсөн усан юмсгал. 6 дахь төлөв усан эргүүлэр хоёулын хандлагыг нэгэн зэрэг тасна. Тэ ямар нэгэн зүйл аваад амьсгалж чадхаагаа дэше гарлаа. Тэр болохоор Nezuko үлдэнэгтээ нүцгэн гараад тулдаа бүр ихтгэлэр хүчнэ. Нэг хөшүүлбэл толгойн манараад байгаа юм чи. Нөгөөх нь бүр Nezuko-г хурд хүчиг гайхаад тэр их хэмжээний хуцасаа хүчрүүлснээс гарцаа өгч бодно. Чөтгөр доошоо ороод зогтё ихээр Nezuko боломжгүй нэлээд зөөжсэн ч ингэн дайралт хийгээд өөрөө дайралт хийхгүй байгаас нь өөр дайралт мэддгүйг нь мэдээд баа тасаж хүлээ бүр шархтуулчлаа. Тэг яг толгойд дөр нь ухгаартал цохох гэхэд Tanjiro миний дүүгээс савраа тат гэ гарыг нь татаж ханан цахаад чи яг л мууцсан ташиг амжтай өнөрч чинь чи хэдэн хүн ичгсэн юм бэ гэхэд нөгөөх нь охтууд том болохоор үнэхээр заваа амттай болчтой би харин тэдэн гоё яхад нийтдэг над талархах хэрэгтэй ухааны юм яриад Tanjiro бүр сонс төвчлөгөө амын завчаад Kibutsuji Mazаны талаар мэдэх бүхнийг хэлэх гин. Юу хин хаанаас гарч ирээд бүхэл бүтэн энгийн нэр энүүгээр нэрлэгдээд байна вэ гэхээр тэр бол цорын ганц 4 хүн бол хувирах чадaltaй 1000 жилийн настай анхны чөтгөр. Түүний анх эзээ хаана гарч ирснийг хинж мэдэхгүй. Гэтэ 4 хүн бол хараа байдаг бол тэр л мэдж байгаа. Гэтэ Tanjiro түн дээр очиж 4 хүн бол хараа заагаад өгч гэж хэлэх гэж түнс ингэж асуугаагүй. Яагаад тэр арай өөр өнцгөөс нь бодоод үзвэл Nezuko гэрлэн дээрсэн чөтгөрөө шархавч чөтгөрүүлсэн гэхээр тэр бол Tanjiro-ын гэрбэлг алсан түүний чихэн тасан гэсэн үг. Тэр ер нь бол Tanjiro түнээс 4 хүн бол арай мэдхээсээ илүү түүнийг алж өшөөг авахар заа гэсэн үг. その鬼の名は鬼物寺無惨。喋ってはいけない。私はいつも君を見ている。Таан ч өнөөхөө нузаас бүр голтой ортол яцсан болохоор үгүй би хэлж чадахгүй л гэдэг. Маш хүчтэй айц өнөр харж байгаас нь Tanjiro түүнийг хэлэхгүй бол гараар уул дээрт шууд лаллаа. Тэр дахиад хариултаа чадсангүй. Nezuko чархайд ихэн тул дүнтэй төглөө. Tanjiro ч намайг уучлаарай. Дахиад жоохон л хэлчих. Би заавал чамайг буцаага хүн болгоно гэж түүний хайрцагнаа ээж өрөөд нөгөө залуу дээр очив. Kazumi зүгээрөө гэхэд сүцгөө өсний мэдсэн яг зүгээрээ харагдаж Tanjiro ч бэдгшний олон чухал хүний алдсан ч тэр нь бид нэгшний өндөр туссан ч цааш явахаас өр сонголт байхгүй гэхэд Kazumi урилж чи зүгээр нэмээ хүүхдээ юугаа мэдхийн гэхэд Tanjiro түүний гарыг бариад өөдөөс нь зөөлөн нэмсгэлэг би явлаа гэд түүний найз охины голыг өглөө түрүүн тэр дээр хата юу аадсан юм бэ гэсэн саринаас юм шүү дээ. Kazumi ч намайг уучлаарай би тэмдэглэл хэлэх хэсгүйсэн гэж хэлэхдээ Tanjiro-гийн илгээр инээс солон даллах гарыг хараад түүнийг өөрөөс нь жил өгтүүлвэл тусныг болгоно. Учир нь хүүхдийн гар хизээж тэм зүрх шимшрэн байдаггүй. Хүүхдийн гар хизээж бэлтгэл хэсрэн гэтлээвэрсэн байдаггүй. その女性の方、お願いします。わかった。Tanjiro Kibutsuji Mazan чи надаар сусах гişний хүний амьдралыг сүрэлцсэн би. Амьд дагаадахтаа би чам хязгаарч уушлах гэж явж исэн хэрэг. 次は東京府浅草。Тэр нуудаж би чөтгөрийн талаар цуу яриа байна гэдээ. Шууд дараагийн налхуртай юм уу? Жохон амрахгүйсэн юм. Пэйж л та жохон амрил та гэсэн ч хэрэг зөвшөөрсөнгөө. Энэ хэрэг нь юу Tanjiro-д яг шавтаа гарцсан юм шиг харцнаа. Тэгс уулын тусан Tanjiro маань хотод ирээд яасан байх нь? Солийн шок. Шөнө болж яхад яг өдөр шиг гэгээтэнд барилгууд нарай л өндөр юм а. Гавара цаавах цагаараа альцсан хайтаа гайхаад. Олон хүнд толгой нэргээд арай гэж нэг хөнгөө газруулаа Ямакака удаавч хитэн. Тэгсэн Tanjiro нэг өнөр өнөрлөө сонирм байлаа Nezuko хүртэл хайсэлмэ бараагүй гэвч. Учир нь тэр өнөр бол түүний өртөөсөмж төрийн өнөр. Өөрөөр хэлбэл энэ өнөр бол Kibutsuji Mazаны өнөр. Харин энэ бол Kibutsuji Maza. Tanjiro урлаа сэлмээ сугалтал тэрчээс огнаава гэдэг. Тэгсэн цаанаас мөр ихнэр гараад ирлээ. Тэгсэн Tanjiro-гийн бүлцэг хамгийн ихээр өргөсөн зүйл бол түүний хүний дүрс гэж амьдарч байгаа нь. Харин ихнэр хүүхэд нь өчтгөрөө шүү ч мэдгүй хүмүүс байлаа. Тэг зүгээр л Музанд хордогдож. Музан бол гадна юу ч болоогүй юм шиг. Би нүхтээ мэдгүй хуу анарсан юм шиг байна. Гэсэн ардуур амсаа гаргаад өнгөрч авсууны ганц мэж олж зүгээр болгоч.ついに鬼物寺無惨を見つけた。こいつを倒せば禰豆子を人間に。それにしても浅草の人たちはおしゃれな格好をしていたな。禰豆子も似合いそうだな。その間に大将こそこそ噂話。うどん屋の父さんは浅草生まれ浅草育ち、浅草を愛しているので浅草でうどんを作っているらしいですよ。
スーツか。ちょっと大人になった気がするな。あ、任務に戻らないと。次回第8話、幻惑の血の香り。